Суманда сайхан амьдарцгаая. Хинти аймгийн Борундөр сум нь 1981 онд Хэрлэн хороо гэж байгуулагдаж, газар нутгийн харьяал нь хуучнаар Хинти аймгийн Дархан сумын 5 дугаар багт байсан. Улсын хурлын 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Борундөр сум болгон өөрчлөгдөж, 2012 оны 12 дугаар сараас эхлэн сумын бүтэц зохион байгуулалтанд орсон. 1-р баг Борундөр, 2-р баг Холбоо, 3-р баг Бумбат, 4-р баг Уурхайчин, 5-р баг Хүих, 6-р баг Өлгий гэсэн нэршилтэйгээр 6 багийн нийт 2770 өрх, 8962 хүн амтай. Үүнээс 1543 өрх байшин хороолол, 1227 өрх гэр хороололд амьдарч байна. Хүн амыг насны төвшнгөөр ангилбал 18 хүртэлх насны 3012 иргэн, 19 наснаас 54 хүртэлх насны 5628 иргэд, 55 наснаас дээш 322 иргэд амьдарч байна. Хүн амын тоогоор Хинти аймгийн 18 сумаас эхнээсээ нэгд, газар нутгийн хэмжээгээр аймгийн төвийг оролцуулалгүйгээр 18-д ордог. Хүн амын нэгтрэлээр хамгийн өндөр буюу 1 гад 60,99 хүн ногддог сум юм аа. 2017 оны мал тооллогоор малын тоо толгой 87 мянга. Ажиллаж байгаа уул уурхайн 7 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Борундөр телевиз өдөр бүр, Хинти мэдээ сонины салбар Борундөр News сонин сар тутам 1 дугаар, Борундөр засаг даргын тамгын газар нэртэй Facebook хаяг, Борундөр News пэйж хаяг, 6 баг тус бүртээ өөрсдийн нэртэй Facebook хаяг ажилуулж, ард иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Хинти аймгийн баруун өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 300 км, Хинти аймгийн төвөөс 180 км-ийн зайд байрладаг. Өмнөд хэсгээрээ Дорногов аймгийн Айраг сум, бусад хэсгээрээ Хинти аймгийн Дархан сумтай хэлэлдэг. Үүрэн холбооны Mobicom, Skytel, Unitel, G-Mobile компаниудын 4 салбар ажиллаж байна. Өдөр бүр Улаанбаатар, Хинти, Чингис хот руу автобус явдаг. 7 хоногт 2 удаа Улаанбаатар, Борундрын чиглэлд галт тэрэг үйлчилдэг. Суманда сайхан амьдарцгаая.